Дотроо. No. Нэгт амар үнэтэй байд юм байна. Окей. Хоёрт амар жинтэй байдаг юм байна. Окей. Тэгээ за одоо үн мөн яа гэх вэ гэхэд энэ жингийн асуудлаас их айхтар байгаа байхгүй юу? Гуйж ин энийг л битээ хагалчихсан байгаа ч. Гуйж ин. Яа бурхан минь ээ. Ёо. Манайхаа сэвэцвэлүү дөрөгхөө ээлж төшлөлтөд тавтай морил. За энэ удаагийнхаа бичлэгээр бүгдээрээ Монгол руу ямар бэлгтэй очивол илүү зүгээр байдаг вэ гэдэг тухай бичлэг бүгдээрээ хамтдаа хийдэг болно. Манай үзэгчид маань бас надад ерөнхийдөө хэлсэн баггүй юу. Одоо ингээд миний бичлэгнээс ганц хоёр юм үзээд нэг ийм хүн байд юм байна, тиймэрхүү байд юм байна гэд хөргөн жижиг сажиг мэдээллүүд аяг сурж авдаг гэсэн. Тэгээд би бүр энэ бичлэгийн тухай амар удаан бодсны эцэст гэжтэй ер нь амар удаан бодсон байхгүй юу. Тэгээд энийг хийндэ гэсэн чи яг одоо яг цаг хугацааны айгуу гоё таарж байгаа юм байна. Тэгээд энэ удаагийн бичлэгээр угаасаа гарч дээр хаш байгаачлан Монгол руу ямар хүмүүс очивол дээрвэ гэд ерөнхийдөө та эдтэй харуулчаа. Би Costco аваад бас бахан чихэр шоколад юмнуудаа цуглуулсан. Одоо хамгийн гол юмрууд руу орё. Тэр нөгөө миний өмнөх бичлэгэн дээр хэлсэн Bath and Body руу орж жижиг саж гоё юмнуудыг бүгдээрээ цуглуулах болно. Бичлэгээ эхлүүлэхээс өмнө бүгдээрээ миний гоё үсийг янзалж өгсөн өнөөдөр өнгийн ингээд сэргийлсэн баггүй юу. Тэгээ би нөгөө moon styleтай нөгөө I thought I was sun тэгтээ I was actually moon style гэдэг шиг тэгээ moon-ийнхаа юм жоох юм хардуу төрлийн байдаг. Тэгээд би ч нөгөө winter өнгөтэй, өвлийн өнгөтэй болохоор ийм cool tone-тэй үсний өнгө засалтууд амар их таардаг гэд. Тэгээд үсээ ингээд сэргийлсэн. Тий, Чикагод байгаа хүмүүс вэ штэ. Ер нь Чикаго ойролцоо бас амьдардаг хүмүүс гэрэл биюри гээд манай гэрлээ дээр очиж байгаараа заяа. Манай гэрлээ бүр амар скилтэй ур чадвартай. Би ерөөсө гэрлэгийн гараас гардггүй. Бүр миний үс ямар ч амар муухай байсан. За түр ингээ янзалчигээд ерөөсө өөр хүн дээр очдгоо. Би ерөөсө л гэрлэгийн гар дээр очдог заяа. Бүр ингээ гэрлээ үсний өнгө төр хүсэж байгаа бүх зүйлийг бүр үнэхээр мундаг одоо скилтэй ур чадвартай гаргаж өгдөг. Тэгээ дээрэс нь ингээд мэдгүй дандаа үсээ ингээ янзлуулчаад гадуур явж байхад хүн болгон миний үсийг бүр ингээ амар магтдаг. Тэгээ чиний үс чинь ингээ амар гоо shiny гэдэг. Чи юу иргэлсэн яасан энэ төр гэж манай ажлынхаа амар магтаад байдаг. Тэгээд Чикаго орчинд байгаа хүмүүс манай гэрэл доогоор зүрээс beauty гэд гэрлээ дээр очиод бас ус мүснийхаа өнгөйтэй манай хүн жогоос амар busy. Тэгээд янзлуулгын хүсэх юм бол гэрэл доогоор зүрээс beauty гэд ороод та хэд мэн угаасаа тэгээ зураг мөрийг хараа ур чадварыг харахаар угаасаа мэдэгдэн. So shout out to гэрлээ. За өдрөө бичлэгт орцгаая. Өдрөө уултаад орж ирсэн байна. Уултаагаас би нэг өөрийн хэрэглээний хэрэгтэй нэг юм авах хэрэгтэй байгаа. Энэгээр нөгөө Jimmy Choo-гийн гоё өнөртэй уснууд биш. Jimmy Choo-гийн өнөртэй уснууд яагаад алдартай. Бас гоё юм шүү дээ. Тэгээд летийн бүгдийг авсан байна. Энэ араа Philosophy нөгөө Grace-ийн өнөртэй ус $4.12 гэсэн шүү дээ. Тэд надад шүү дээ. Father's Day гэсэн юм. Эцэстээ бахан өнөртэй усны нөгөө өчтөр өмнөх бичлэг дээр харуулсан өнөртэй усны юмтай байгаа болохоор би уултайхаа шийдээ юу авах гэж байгаа вэ гэхээр би нөгөө wax авчихсан байхгүй юу. Тэгээ тэр ямар wax авдгийг харуулдаг вэ? Wax-ныхаа нэр нь жижиг гэдэг штэ. Энэ удаас миний авдаг нь болохоор энэ хоёрын айл нэг нь байгаа. Энэ нь арай жоохон хатуу wax. Энэ нь болохоор нөгөө microwave-д хийгээд хийчдэг wax ахгүй юу. Тэгээд энэ болохоор бүх төрлийн юутай холбоотой. Миний авдаг нь логоос яг энэ жижиг гэдэг юутай. Би энэний нэг хайрцгийг яг тэрийг нь дуусгасан. Тэгэхээр энэ удаа энийг нь ашиглаж үзье гэж бодлоо. За эндээс ямар ч ч энийг авчлаа. Тэгээд уултаагаас угаасаа өөр нэг хилүүдтэй авахгүй яг хажууд нөгөө Bath and Body байгаа ахгүй юу. Тэгэхээр тэндээс авчиг гэж бодлоо. Гэтэ уултаад ингээ орж ирэх юм болгоны үзээд байна. Энэ шинэ Nuxe-ийн юм уруулын бүдгнүүд бас хөөрхөн гарсан билээ. Энэ амар хөөрхөн юутайгаад өнгө юунууд нь дизайн бүр амар хөөрхөн байгаа. Гэтэ энийг өдрөө нэг яа try гэдээ үзчихлээ. Би яж л улаанаа уруулаар бодсон байгаа болохоор бас яг бүтэн сайн харагдахгүй. Ямар гоё юм штэ. Амар нэг юм гоё caramel soft sorbet гэд өнгөтэй нэртэй юм бэ. Шиний гарсан юм шүү дээ. Smack smooth soft lipтэй lip balm юм байна. Окей. Гэтэ ер нь Nuxe юу хоёрыг чинь хэлээ. Нэгэн
Elf хоёрыг чинь нөгөө нэг Jeffree Star бүр амар мундаг гаргаж ирсэн шүү дээ. Elf-ийг ерөөсөө хүн тоодог гэсэн Jeffree Star ингээд Jeffree Star approved гэж бүр амар олдтой болсон энэ төргээд. Би чи нэрээ юугаа авах юм биш үү? Крем авах юм биш үү? Одоо очиод яг кюшнер солино гэж бодож байгаа. 100 болж байгаа учраас жоохон нэмгэн маягийн одоо кюшнер дээр хэрэгтэй шүү дээ. Өвлийн үйлрэл бас яг жоохон юунд хэрэгтэй гэх юм бол cover дээр хэрэгтэй гэх юм бол нөгөө нэг Lady Gaga-гийн House Lab-аас би ашигладаг байхгүй юу? Тэгэхээр House Lab-ийн кремийг авъя те. Өөр чи одоо бас acne safe юм чинь Dior-их байдаг. Dior-ыг ашиглаж үзээгүй. Hourglass-аас гайгүй гэж магадгүй. Яа тэгтээ өөрийгөө аваад мэддгээ авцсан дээр хах те. Яа, let's do it. Sephora-д нөгөө нэг Lady Gaga-гийн House Lab-ийн юу байд юм бэ? Би тийм марчиж уултаа байдаг гэж бодсон чинь байдаг. Хүн дарыг гэж энийг хэлж байгаа маа. За эндээс л нөгөө нэг амар хөрхөн биеийн шингэн савн ийм тийм юм төхөд байхгүй юу? За энэ ч одоо баг миний хайртай газар шүү дээ. Эндээс миний хэрэглэг байх юм зэрэг. Гэтэ энэ cotton candy идэр бүр амар гоё юм штэ. Тэгээд дандаа амар хөрхөн дийлтэй байдаг. Одоо жишээ нь энэ гэтээ юу гэж 3-ыг аваад 1-ийг өнгөө гэж штэ. Миний өмнөдөр болохоор 3-ыг авах юм бол 3 өнгөө энэ төр гэдэг хэлсэн штэ. Одоо өөр болсон юм бах та. Энд гэтээ ягаа өөр болсон бол шал өөр эсэж штэ. За гоё. Энэ гарын сангууд бүр амар гоё юм штэ. Эндээс ер нь бол 5-ыг авъя гэж бодож байна. Энэ бүр амар хөрхөн миний хэрэглэг юу лип ойлуудын нэг байхгүй юу. Тэгээд тинттэй энэ ригдутагаас тэ энэ байна. Ийм бас нэг хөөрхөн байгаа. Сувданаад би нэгийг авч өгчээсэн. За энэ лип тинт юм байна. Maximizer lip plumper гэдэг энийг бас амар давуугүй тэгээдсэн. Эндээс нэг энэ одоо юу вэ? Баба. Мухайн тэ. Окей. За нэг сонгоё да. За эднийх ингээд эндээ юм хөрхөн каранттай. Тэгээд нөгөө нэг амар олон савнгууд байгаа штэ. Тэгээд тэндээсээ ингээд ийм юм ингэж хэрэглэж үзээрэй гэдэргээд тавьсан байдаг байхгүй. Тэгэхээр бүгдээрээ энэ удаагийнх дээр болохоор sweet strawberry scoop гэдгийг хэрэглээд үзье. Саяны strawberry-аар угаасан чинь жоохон сони юм байна заяа. За одоо бүгдээрээ энэ gentle clean foaming sunlit glow гэнэ. Энд ямар юм шиг юм бол. Одоо pina colada байсан биш. За ингээд хажуу талтай энэ хөрхөн гарын тосмоос идэх тавьсан. Энэ амар sweet юм шиг юм байна. Тэгээ амар хөрхөн гар мараа угаасны дараа гэрт чичмэл чи ирэхээр бас амар юм. Одоо энэ гар манаас гоё юм шиг. Танаа гэрийн чи ямар гоё, чи ямар гоё ингээл. Одоо өөр ингээд жоохон том болоод тагсан гэрийн юмнуудыг амар сонирхоод идэв болчт юм билээ те. Яа энэ бол хамаагүй гоё юм шиг юм. Тэгээд ингээд эндээ нэг хөрхөн юутай байна. Гарын тосмос юмнуудтай юм байна. Гэтэ гарын тосуудаа төрөхгүй те. За өөр юм үзье. Хэсгээр ингээд нөгөө саяны гарын сангууд дуусах юм бол refill хийдэг хэсгүүдийг бас ингээд амар хөрхөн бокслоод гаргацсан байлээ. Тэгээ эрэгтэй хүний хүмүүсийнхэн тэр лайнаас амар хөрхөн заяа. Тэдрээс за бүр амар их юм шилээ те. За бид нар эндээс сонгоод яг 5-ыг авч явъя заяа. Бахан гаргүй ороод ирчихсэн ямар ч зү. За хамгийн ихний хамгийн сонгож байгаа Japanese Cherry Blossom гэдэг нь шүү дээ. Энэ бүр амар хөрхөн шүү дээ заяа. Одоо чинь энэ одоо try me гэх тестер нэг аахгүй. Эний зөв өнрийн үнэхээр бүр амар. Oh my gosh, yes. Энэ нэг бас биеийн тосмос энэ төр юмнууд тэр эднээс айр хөөрхөн. За цайдтай гэрлүү гарын саван авуулаад явсан болохоор гарын саван авч явах уу эсвэл гоё body lotion дээр авч явах зүгээр юм болоо зүгээр жижиг сайзтай. Гэтэ ямар ч тач бүгдээ энэ peaches авъя зөө. Энэ peaches аяа үнэс айр хөрхөнчтэйсэн. Тэгээ Japanese Cherry Blossom аваад за peaches өөр одоо юу ах вэ? Энэгээр дүр юм. Энэ бас бүр амар гоё нэртэй black cherry гэдэг. Энэ black cherry авч явах уу Japanese Cherry Blossom авч явах уу? Black cherry for sure. Тавыгаа сонгочлоо. Хамгийн сүүлийн strawberry pound cake гэдэг амар гоё юм. Усан үзэм биш ээ. Усан үзэм нэ. Strawberry гүзэлэн юм шүү дээ. Яа энэ бүр яг идмээр санагдаж байна. Тэхүү энэний бас бинд дүрстэх тос нь бүр амар гоё юм шүү дээ. Тэгээ энэ болохоор white tea sage гэдэг арай нэг юм жоохон одоо нэг юм усрахаг агаарлаг те нэг юм тайвшруулах үнэштэй. Тэгээ нөгөөтг нь болохоор champagne toast гэдэг энэ угаасаа бас нэг амар алдартай хэсэг байдаг байхгүй. Тэгээ нөгөөтг нь болохоор түрүүний харуулсан peachтэй тэгээд ингээд black cherry гэдэг энийг ойр татныхаа нэг ах иш нарт өгч юм шүү дээ. Одоо тэгээ бичлэг үзчихээ надад энийг өгсөн бүгөө уурлаад тахдаг юм тэгэхгүй. Тэгэд өөр нэг бас нэг юм байна. Энэ араа энэ cherryтэй ийм body gelтэй shower gelтэй тэгээд mistик биеийн тостойгоо ингээд авна штэ энэ чинь баг үнэтэй ус ингээд юутайгаа бүр амар гоншилсан. Тэгээ энэ гурыг ингээд авангууд дахиад нэгийг өнгөө өгнө гэж аахгүй. Намайг 3-7 хоногийн өмнө нэрж яхад ингэж гурыг авах юм бол дахиад гурыг нэмж өнгөө өгнө гэсэн чинь би дийлийг алдчихчих. Ийгээ буяа. Энд тэ амар ингээд юм гэж аар сонь тий дандаа нэг энэ бүр амар уртж байна.
Юу ямар гоё юм бэ? Би эндээс нэгийг найзтай хосоор нь авч өгнө гэ амлцсан байгаа болохоор. Гэтэ хаваагаас очиод авбал яадаг бол тэр үед нь ингээд 7 хоногоор дийлүүд нь өөрчлөгдөж идэг гинэ. Тэгэхээр maybe хаваад очиод юу ямар гоё юм бэ? Oh my gosh. Би баг өөрөө дурлаад авчих юм шүү. Эсвэл хаваад очиж авбал зүгээр юм болов? Тий. Үгүй ямар хүн байх нь. Гэтэ ямар ч чинь гарын 5 савга авчи. За түрүүн гэртээ ороод ирлээ. Тэгэл хэрэгтэй ер нь их юмнуудаа цуглуулсан. Бараг л болцсон гэтээ дээдлийн скотчтаг байгаа юмыг аж мэдхүү гэж жижиг сажиг юмнууд ингээд хөөрхөн зай гаргаад хийчих магадгүй байж байгаа. За бүгдээрээ авсан юмнуудаа хамтдаа үздэцгээе заяа. Юу авах хэрэгтэй болдог энэ төргээд би нэг хэлжсэн шүү дээ. Машин дотор бас нөө юугаар өргөчжээ. Холдер өдрөө бүгдийг нь өргөчжээ. Одоо гэртээ ороод ирсэн чинь бас гоё шүү. Окей за. Ёо тор дүүрнэх юм авлаа. Дүндөө л их юм авлаа явлаа. Окей. Эхэлцгээе. Маш хурдан хийгээд явна. За энэ араа нүдний энэ витамин байдаг гинэ. Энийг болохоор манай нөгөө гэрлээ найз надад сая санал болгоод энэ vitamin D-тэй те энийг одоо би аавда болон өвөө эмээ нэртээ аваачиж өгж байгаа. Бас Costco-д юу $30 байд юм байна. Тэгээд энийг нөгөө нэг юм хараа мараанд маш амар мундаг сайн гээд юу н 2-3-ыг авчлаа. Тэгээ нөгөө талаас болохоор хүмүүс нөгөө нэг Америк чихэр гээд амар тэгээд идэм байх заяо. Манай найзууд бас ингээл юм захихан байгаа мó гэх юмуд би ингээ муурлаг өнөртөө ус мус юм болоо гэж бодсахгүй тэгсэн чинь үгүй Америк чоколад гэсэн. Би тэг гайхаад Америк чоколад гэж юу юм бол гэсэн чинь нөгөө нэг ингээд артмартал дээр made in America те тиймэрхүү produce in America энэ гэсэн юм байдаг гинэ. Тэгээ that's so crazy. Тэгээ энэ болохоор угаасаа яг Америкт байдаг амар хөргө одоо extra гэдэг нөө бохиод байхгүй. Тэгээд энэ Costco-гоос авсан $10 байсан баг. Тэгээ дотор 18 пакта. Тэгээд гэр дөхтөө ингээд нэг ингээд те нэг юм уу 2-2-ыг ингээд хөрхөн аав ээж гэсэн ажил мэжлийнхаа найз нөхдөд өгнө зү. Энэ бохыг авлаа. За тэгээ дээрээс нь штэ нөгөө нэг алдартай түрүүн тайдтай харуулсан гарын нөгөө 5 савн байгаа. Энийг болохоор жоохон ойр дотныхаа ах ихнэртэй өгöd. Одоо болохоор нөгөө энэ бичлэгийг үзчихэд савн аваагүй ах ихнэртэй. Би чэний яар татны хүмүүс биш юм уу гэдэг бас эвгүй энтэйг. Окей, за эдэр бүр амар. Энийг би нэр өөртөө авсан шүү дээ. Electrolyte drink байгаа. Энэ zero sugarтэй, калори зөвхөн 5, ус мусан тийгээд одоо ч нөгөө онгоц монгоцонд амар их liquidтэй ингээд нөгөө шингийн юм дутагддаг учраас өөртөө авчихсан. Ганц хоёр яг дотроо 30 пактай юм байна. Тэгээд өөрийгөө яаж мартах вэ бас. Тэгээ за энэ бүр амар хөрг. Энийг бас ингээд Hershey энэ заяа дотроо ингээ 3-4 өөр одоо юутай flavorтэй дотроо 145 шиг байд юм байна. Энийг бас ингээд айл ах ихнэр одоо хүүхдүүдэд ингээд тэг хөөрхөн тараагаад өчөөд бас хөөрхөн хүнд ер нь чихрүүд нэгт амар үнэтэй байд юм байна. Хоёрт амар жинтэй байдаг юм байна те. За одоо үн мөн яа гихвэ гэхэд энэ жингийн асуудлаас их айхтар байгаа байхгүй юу. За тэгээд уултаагаас болохоор нөгөө өөрийнхөө төрөний харсан нөгөө жижи wax авсан байгаа. Тэгээд энэ wax-ыг нөгөө жижиг сажиг энэ тентхийн одоо энэ юмд хэрэгжилж байхад бол хэрэгтэй учраас минийх өмнөх нь дууссан. Энэ ингээ баг бүтэн 1 жил очдог болохоор энэ $12 болоо хямдэрсэн байлээ. Окей, за хамгийн чухал юм чинь энэ байна. Ёо, ийм том чихэр аваад. Энэ бас Costco-д ер нь $20 гэж юм заяо. Яг өөр бусад дэлгүүрүүдэд ингээд энэ юм талан ч юм уу те нэг иймэрхүү $18 гэж аахгүй те. Энэ болохоор бүр юм бүтэн дотроо No! No! Please битээ хагарсан байгаас гуйж ийн. Энэ л биш шүү. Гуйж ийн. Энийг л битээ хагалчихсан байгаач. Гуйж ийн. Яа бурхан минь. Ёо. Дарсыг нэг онцгой одоо их шиг ээжтэй авсан байгаа. Тэгээд тэрийг өгнө гэд энд Америкт байж байхдаа надтай хамт энэ бит хоёр анхудаа ч гэжтэй бит хоёр ингээ юм ярьж сууж байхдаа энэ дарсыг анхудаа ингээд яг хамт задлж байсан хгүй юм ярьж байхдаа тэгээд яг тэрнээс болоод энэ дарс ингээд амар memory дүүлдсэн. Манай одоо бага ээж л гэж ярьд юм да. Манай бага ээж Монголд очсон. Тэгээд энэ дарсаа аваачаад очиж байхгүй. Ёо thank God. Хагацсан бол юусаа гэл тэгэл яж байгаа та. Энэ нэг амар хөөрхий юм байна. Энэ араа энэ болохоор би энэний нэгийг идэж үзчихсэн заяа ингээд strawberryтэй тэг gluten free цэлцэгнүүр маягийн дотроос юм олон ширхэгтэй. Тэгэхээр нөө нэг юм жоохон хүүхдүүд дүүнер мөнөрт идэхэд айгүй өөрхөн. Тэгээ нэг юм яа энэ нэг юм жижиг ууттай юм 80 калори учраас бас гайгүй. Энийг авсан байгаа. Тэгээд манай дүүнер мөнөр сонирхоод идвэл угаасаа амар гоё. Алаа энэ нөө made in America гэсэн юм байна гэхгүй. Хүмүүс бас
Тэрийг хардаг гинэ. Манай монголчууд ч бас айхтар юм аа. За окей good. Made in USA гэж энэ байж байгаа шиг байна. We Gucci манайха we Gucci. За тэгээд энэ бол бүр амар хэрэгтэй зөв trial mix байгаа гэд дотроо олон төрлийн 4-5 самартай гэл high energy дээр юутай. Энэ бас амар эрүүл энийг 24 пактай юм байна. Энийг авлаа Costco-гоос. За ер нь бол ингэ болж байгаа юм зэ. Одоо надад юу хэрэгтэй вэ гэхээр Bath and Body-гоос нөгөө нэг 7-7 хоногоор хийсэн шүү дээ. Сейлүүд нь өөрчлөгдөж идэм байна. Энэ 7 хоногийнх болохоор 3-ыг авбал 1 үнэгүй бол дараа 7 хоногт 3-ыг авбал 3 үнэгүй гэж орж ирж байгаа юм байна зөө. Тэгэхээр би нэгд өдөр хүртэл хүлээж агаад 2 өдрийн дараа гэсэн үг шүү дээ. Нэгд өдөр хүртэл хүлээж агаад тэр дийлтийг нь авангуудаа ганц 2 найзтай ингээд 3-3-аар нь ингээд амар гоё юм. Юг аваад өгчээ гэж бодож байгаа. Тэр мисттэй тэгээд body эдрүүтэй. Би ч угаасаа нэг юм гарын 5 уруунд багтахаар баг 3 хэмжээний нэг 2-3 найзтай байхгүй юу? Яа. Амар ихтгэлтэй амар сайн найзуудтай. Тэгэхээр тэр эддэл ерөнхийдөө юмнуудаа аваад тэгээд явж гин. Өөр болохоор нэг юм уу 2 whisky нэмж авъя гэж бодож байгаа. Тэгээд we'll see what happens. Whiskey-г баг замаараа нөгөө duty free идрээс авсан баг надад илүү чиж магадгүй. Гэтэ харъя эндээс ингээ баглагтаа баахан whisky-тэй явал ба. Окей. Anyway, за ийм байна зэ манайха за ингээд иймэрхүү юм авлаа. Би тэ нийт баг сая Costco-д $200 тэ энийг авахгүй 260 $200 сая өгсөн юм байна эдрийг аваад. Тэгээ whisky нэмж авахаар ч одоо баг ерөнхийдөө 300 гарна гэсэн үг байхгүй юу. Тэгээ дээрэс нь баахан ингээд хувцсунаар бла бас хөөрхөн ингээд явах гэж тэ мөнгө төгрөгөөс үрж байна гэсэн. Тэгтээ яах хаагаас нэг л явж байгаа юм чи who cares. Тэгээ ийм байна манайха. Бүгдээ энэ удаа ямар эможи үлдээх вэ нүрт үзсэн гээд. Сая ингээд дарсан хаалгангаа алдсан чи бүгдээ дарсны эможи үлдээцгээе те. Амар гоё great memories те. Okay, wine emoji нэ хундагтай wine emoji гэдэг чтэй. Тэрийг бүгдээ хамтдаа яг энэ нүрт үзсэн шүү гээд ирцээ бүртгүүлээд комент хэсэг дээр бичцгээгээрээ тэгээд энэ хүртэл үзсэн та хэдийдээ баярлалаа. Өөр жижиг сажиг асуух юм ч юм эсвэл намайг за жижиг эсвэл нэг иймэрхүү юм аваа яваарай гэсэн recommendation байх юм бол хэлцгээгээрээ гэж хүсье. Дараагийнхаа бичлэг уулзлаа. Баяр таа.